Цөсний ургацаг чулуу гэх мэтчлэн зөвхөн эмчэд хандаж л арга хэмжээ авахаас өөр аргагүй цөсний хүүдийг ахуулж ижил асуудлыг шийддэг ийм байдалд бол хүрдэг. За тэгээд асуудлаа шийдсэн үг гэхээр хүүдийг ахуулсны дараа бол асуудал шийдэгдэг байдаг. Ихэнх тохиолдолд энэ асуудал нь дараагийн олон асуудлуудын эхлэлийг бол тавьсан байдаг. Цөс зогсонгошоод урсгалан саатаж байгаа хүн ер нь яаж мэдгөө? За бид нар цөсний найрлага хэвэн байж чадвал тийм ээ цөс өтгөрхөөс сэргэлж болно гэж ярьсантай адилхан цөсний урсгал саатаад байвал мөн энэ нь цөсний асуудлыг бол үүсгэдэг. За цөс урсгал нь ер нь саатаад зогсонгошоод байгаагаа мэдэх хамгийн энгийн аргууд нь бол шинжилгээ өгөх байгаа. За тэрэн дотроо биохимийн шинжилгээ. Тэгэхээр биохимийн шинжилгээгээр цөсний урсгал хэвэн байна уу үгүй юу гэдэг нь бол тодорхой харагддаг. За мөн мэдээж хэвлийн эхо, компьютер томограф гэдэг эдгээр шинжилгээний аргуудаар мөн цөсний урсгал хэвэн байна уу, буюу саатаад байна уу, зогсонгошоод байна уу гэдгээ мэдэх бүрэн боломжтой байдаг. Ер нь хотод гидсний альва асуудал тийм ээ газар аваад тухайн эрхтэнд эргэшгүй процессууд болох голомтод өөрчлөлт үүсгэхээс өмнө эхлээд үйл ажиллагааны өөрчлөлт, үйл ажиллагааны доолдол бол явагддаг. За тэгэхээр цөсний хүүдийн хувьд бол үйл ажиллагааны доолдол нь цөсний урсгал зогсонгошоос эхэлнэ тийм ээ цөсний урсгал саатахаас бол эхэлдэг. За энэ үед бол мэдээж тухайн хүнд бол шинж тэмдгүүд илэржээдэг. Тухайлбал өөх тостой хоол эзний дараа бол илүү энэ шинж тэмдгүүд нь хурцаар илэрдэг. За мөн горлон бүтээгдэхүүн идэхэд ам гашуу оргих, хоол шингээд ирэхийн үед гиз дүүрэх, унгуулах гэд иймэрхүү байдал илрээд өтгөн хатаад байгаа. Ийм дохионууд өгөөд байхад нь тоохгүйгээр хэрвээ та яваад байх тохиолдолд за энэ нь улам хүндрээд эргэшгүй процессууд болох цөсний ургацаг чулуу гэх мэтчлэн зөвхөн эмчэд хандаж л арга хэмжээ авахаас өөр аргагүй цөсний хүүдийг ахуулж ижил асуудлыг шийддэг ийм байдалд бол За түрхэн анхаарлаа наашаа хандуулна. Би нэг сургалтын зар та бүхэнд танилцуулах гэж байна. Удахгүй 9 сарын 10-11-нд 2 өдрийн онлайн сургалтыг бид нэр явуулах гэж байна. За энэ сургалтаараа цөсний өтгөрлөө эмгэн ангай гэсэн сэдвийн хүрээнд та бүхэндээ хэрэгтэй маш олон мэдээлэл болон зөвлөгөөнүүдийг хүргэх болон тухайлах юм бол бид нар цөс өтгөрхөөс сэргийлэх мөн цөс хэдийнэ өртгөрсөн байгаа хүмүүст хэрэгтэй хоолны жоруудыг бол хүргэнэ. За энэ жоруудад дотор орсон хүнсний бүтээгдэхүүн нь олдод сайтай хүн болгоны гар доорх юм материалуудаар хийж болох амттай шимттэй ийм хоолны жорыг оруулсан байгаа. За мөн цөсөө хөөх цөсний урсгалыг сайжруулах зорилгоор бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй хамгийн идэвхтэй эрчимтэй үйлчлэх тэрхүү элэг дасгалыг хүртэл зааж оруулсан байгаа. Сургалтынхаа сүүлийн өдөр бид нар асуулт хариултын цагийг оруулах болсон. Тэгэхээр энэ цагаар та өөр тулгамдаад байгаа асуудлыг мөн сургалтаас авч чадаагүй мэдээллүүдээс гадна бусад мэдээллийг авахад зориулсан ийм харилцах, хоорондоо ярилцах амьд харилцааны цагийг бас багтаасан байгаа шүү. Хэрвээ та манай энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл комент хэсэгт 1 гэж тавиарай. Би танд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. За тэгээд асуудлаа шийдсэн үг гэхээр хүүдийг ахуулсны дараа бол асуудал шийдэгдэг байдаг. Ихэнх тохиолдолд энэ асуудал нь дараагийн олон асуудлуудын эхлэлийг бол тавьсан байдаг. Ер нь бол цөсний урсгал саатна гэхээр бид нэр зөвхөн ганцхан цөсний хүүдийг яриад 12 хуруу гэс рүү орж ирж байгаа тэр цөсний урсгалыг яриад байгаа юм биш. Бүр цөс үүсэх анхныхаа процессоос л энэ урсгал саатах процесс нь явагддаг. За өмнөх цуврал дээр бид нэр ярьж байсан элэг хоногтой тасралтгүйгээр 24 цагийн туршид цөс үйлдвэрлэж байгаа. Энэ процесс бол 1 минут зогсохгүй үйлдвэрлэж байгаа. Ингээд хоногтой 1-ээс 1.5 литр цөсний шүүрлэг бол элэг үйлдвэрлэлээ. За энэ үйлдвэрлэсэн цөс нь элгэн дотроо элгнийхаа эс болгоноос цуглараад элгний ерөнхий цорго руу ордог. Инээс өмнө хэрвээ цөсний цөс үүсэх процесс нь доголдоод байх юм бол элгэнд хитрхи ачаалал өгөөд хитрхи олон эм бэлтгэл хэрэглээд эсвэл дааврын эм бэлтгэл хэрэглээд байх юм бол элгийг хоргоожуулаад байх юм бол элгэн дотроо энэ хүү цөсний урсгал нь зогсонгошдог. Эндээс үүдээс элгэн дотор чулуу үүсэх. За цаашлаад цөсний цоргон дотроо цөсний болоод элгэний ерөнхий цоргон дотроо чулуу үүсэх тунцчих ийм явц бол явагддаг. Тэгэхээр бид нар цөсний урсгал нь саатаад байгаа ийм хүмүүсийн хувьд бол зөвхөн ганцхан элэг цөсний асуудал үүсээд зогсохгүй энэ нь цаашлаад ойр орчны бусад эрхтнүүдтэй бол шууд нөлөөлнө. За тухайлбал маш олон монгол хүмүүсийн хувьд их тохиолддог нэг асуудал нь болохоор цөсний сөөргөө байгаа. Тэгэхээр бидний хоолтой амьдралын хэв маягтай холбоотойгоор цөсний сөөргөө бол ер нь энэ манад ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийн
80-аас дээш хувьд нь бол цөсний асуудалтай, цөсний сөөргөө бол одоо онцлогдоод байгаа. Тэгэхээр энэ бол цөсний өвтгөрөл, цөсний зогсонхошлоос үүдэж байгаа одоо ходоодонд үүсэх, өөрөөр хэлбэл цөсний урсгал нь доошоогоо гидс рүүгээ яваад одоо нарийн бүдүүн гидсээ цочроогоод өтгөнийг цааш нь гадагшлуулахад оролцдог байх ёстой тэр цөс нь эсрэг урсгал руугаа буюу дээшээгээ яваад ходоод руугаа цаашлаад улаан хоолой түнх зэлгүүр руугаа хүртэл хий болон шингэн байдлаар орж ирээд асуудлыг бол үүсгээд маш олон завирыг бол илрүүлээд тэр байтугай бүр уушиг руу ам хамралуу хүртэл хий шингэн байдлаар орж ирээд байгаа. Тэгэхээр хэрвээ та ходоодны дурандхад цөс ходоодонд байгаад байгаа цөсний сөөргөөтэй гэсэн ийм онш тавигдсан бол энэ нь цаанаа таны цөсний урсгал буруу явагдаад байна. Цөсний урсгал нь зогсонгошоод саатаад байна гэдгийг л ерөнхийдөө илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол та чих амар хоолой, уушиг одоо дотрын ходоод одоо хоол боловсруулах замын энэ одоо эмчид очиж эмийн эмчилгээ хийлгэх гэхээсээ илүү энэ урсгалыг яаж хэвийн байдалд нь оруулах вэ? Энэ саатаад байгаа урсгалыг яаж хэвийн болгох вэ гэдэг ийм аргыг бол авах хэрэгтэй. Тэгэхээр орчин цагийн хүмүүс бол ерөнхийдөө маш ийм эрчимтэй, яарсан, сандарсан ийм байдалд орсноос болоод өөрөөр хэлбэл бидний амьдралын хэв маяг бол маш одоо хурдан хэмнэлтэй болчихлоо. За мөн бид нэр хит боловсруулсан ийм бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг за мөн хит боловсруулсан нүүрс ус энгийн нүүрс усыг өдөр тутамдаа хит хитэн удаа хэрэглээд байгаа ийм чихэр ихтэй ийм хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэж байгаа. Инээсээ болоод нөгөө гол шиг урсаж байх хэвээр цөсний урсгал нь хэвийн байдаг ийм хүмүүс бол маш ховор болчихсон байгаа. Тэгэхээр бид нэр энэ урсгалыг дэмжихийн тулд зөвхөн хоолноосоо гадна давхар бид нэр идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гэхдээ хийж байгаа хөдөлгөөн болгон бид нэр энэ төр цөсний урсгалыг хэвэн болгодоггүй. Өөрөөр хэлбэл спортоор хичээлж байгаа хүмүүсийн цөс өтгөрсөн байдалтай байх нь элбэг байдаг. Тэгэхээр энэ нь бол яг тэр цөсний урсгалыг дэмжиж өгдөг гидсний тодорхой юм иллэгийг өөртөө хийж сурах нь бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр энэ иллэгийг хүн болгон хийгээд хэвшчих хэрэгтэй. За тэгэхээр мэдээж та энд суралцах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл энэ иллэгийг яаж зөв хийх вэ? Яаж хизээ хийх вэ гэдгийг суралцах нь одоо дараагийн нэг асуудал болж орж ирж байгаа. Тэгэхээр та бидэнд хандаад мөн бидний явуулж байгаа энэ цуврал мэдээллүүдийг үзээд мөн бидний явуулдаг онлайн одоо сургалтанд хамрагдаж энэхүү дасгалыг хийгээд өдөр тутамдаа өөрийнхөө цөсний урсгалыг дэмжиж сураарай.